MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдоо болон зочин тэгш ахтай энэ орой мэндийг хүргэе. За тэгээд өмнө 2 удаагийн нэвтрүүлгээрээ та бүхэндээ дуу танилцуулсан бол энэ удаа зочинтойгоор коронавирусын үеэр тэгш ахыгаа урьж авчираад уулзгаар болж байна. За тэгээд манай тэгш ах маань бол киноны зураач гэдэг мэрэгчлэр нь би бол анх танилцсан. Хадаг кинон дээр хамгийн 2006 онд Алтуураг хамтлагтайгаа кинонд нь тоглоод хөгжмийн зохиож явах үедээ танилцсан. Тэгсэн чинь өнөөдөрхөн уулзаад ярилцсан маш онцгой мэрэгчлээ хүн болж таарлаа гэж яах маань. Юунд манай Монгол улсад одоо мэрэгжлийн фото зурагчин. Тэгээ ер нь уран сайхны фото гэж. Уран сайхны фото зурагчин гэдэг мэрэгчлэр 82-оос 86 онд дүрслэх хурлын дээд сургуулийг төгссөн. Цорын ганц анги байдаг. Хэдэн хүн байдаг төгссөн гэсэн. 8 хүүхэд төгссөн. 8. Одоо тэгээ бүгдээр ажиллаад. За ерөнхийдөө бол тал нь одоо өөр ажил хийж байна. За бизнесийн ажил хийж байна. Бас манай тэр дүрслэгч бас нөгөө зургаа бас ордог байсан байхгүй юу? Хар уран зургийг ажил орно. Тэгээ зураачаараа явцсан бас. Хүмүүсийн. Тэгээд яг тэр фото зургийнхаа мэргэжил ер нь тэгээд киноны бол одоо 2 зураач байна. Тэгээд яг фото зургийнхаа мэргэжлэр бол яг одоо дагнаад ажиллаж байгаа нэг хүн байна. Тэ. Одоо тэр фото зургаар дагнаад явж байгаа гэхээр бид нар мэддэг үнэ. Мэднэ. Одоо бүтээлийг харж байсан баг. Цаг цөрөнгийн эрдэнэ гэдэг. Тэр нэг Монгол хоол гэдэг нэг натюрморд байдаг штэ. Нэг ногоон сонгоммонгийн ингээд нөгөө гүнцэг гоё явцсан зурагтай. За тэр бол манай хүний бүтээл. Тэр нэг дэлгэрсэн болохоор би тэргээр нь хэлж байгаа. Тэгээ уран сайхны фоточ ер нь яг тэр шүү дээ. Тэгээд тэр чинь тэгэхээр нэг ясандаа суйсыг төгссөн мэрэгжлийн уран сайхны фото зурагч маань өөрөө Монгол одоо юугаар тэгээд одоо шаруугаа нөгөө Монгол зураг гэдэг шиг тэр Монгол одоо юугаар аргачлаар авсан болж таарч байгаа юм шүү. Бид тэр хамшуулж үтцсэн. Тий, одоо тэгэл энэ тэнд явхад айгүйх байдаг шүү дээ. Энд дэггүй хатцсан тий. Тэгээд тэр чинь Монгол хоолыг бол одоо мань хүнээс өөр Монгол хүнээс өөр тэгж харж аавна гэж байхгүй. Тэрийг ингээд харахад өөр ирэхгүй амт мэддэг шүү дээ. Тэгэхээр тэрийг бол өөр орны хүн тэгж авч чадахгүй шүү дээ. Тий. Тэр чинь л одоо уран сайхны фото байхгүй. Зөв. Та тэгээд яаж яваад кино зурлаа? Киноны зураач болчихоо. 82 онд нөгөө нэг Цэдэнбал Филатовагийн тушаалаар энэ фото зургийн анги дүрслэхүүрлийн дунд сургуульд. Тухайн үед дунд байсан шүү дээ, коллеж. Тий. Сургууль нээгдсэн байдгийн. Филатовга яасан гэхээр социалист орнчил Европын орноор зугаалж явж байгаад зугаалгч явахдаа өрхөө альчилж явсан байлгүй. Тэгсэн чинь тэнд нэг том уран сайхны фото зургийн үзэсгэлэн үзсэн байдгийн юм л. Тэгэл яхад манай Пилатовга ч дураар хүн шүү дээ. Яхаараа манай Монголд энэ байдгүй. Гэтэл нөгөө соёлын амныхаа бөмбөгдсөн ба. Тэгсэн нөгөөдөл нь алив тэгэл давайнаад юугаа нэ тийм анги нэ. Хаана нэгдгийн та нар тэрийг. Тэгээд нөгөө соёлын амных сандралтаад яа хаана явах вэ? Ахуй үйлчлэгээний юунд болохоор чинь үйлчлэгээний фото зураг байгаа. Тэгээд энэ дүрслэх хурлын сургуульд байгуулъя. Энэ мэдээж хэрэг нэг зураач нар байгаа. Уран сайхны талыг харж одоо тий мэдрэмжийн тэрийг бодно шүү дээ. Тэгээд тэнд байгуулсан. Тэгээд анхдыг 10-аад хүүхэд орж исэн. Тэгээд дундаас нь гарч марж явсаар нэг 8 хүүхэд төгссөн. За тэгээд гол нь за тэр чинь тэр үед бол 10 жилийн 10 дугаар ангиад төгсөөд тэр сургуулийг сонгосон. Тэр чинь 8 төгсөж ороод 10 дугаар ангийн юутаа олж гардаг байхгүй 4 жил. За. Тэгээ яагаад тэр фото зургийн ангид орцсон юм? Гэхдээ анх хэлсэл дээр ингээд ороод тэгээд хүүхдүүдэд нөгөө нэг ангиуд ингээд санал болгож ирсэн байхгүй. Тэгэхэд чинь ваар урлаг, гоблен гээд хевсэн урлаг. Тэгээд энэ уран сайхны фото зураг гэсэн анги одоо манай юм дээр байсан. Тэгээд би яхад тиймэрхүү шинэ юм сонсоор фото реклам гэдэг нэртэй бас их гоё. Тэгэхээр нь бүр энэ чинь шин содо юм шүү дээ. Тэгээ шүү дээ. Би бол өөрөө бол тийм яг зураг зурна. Зурхын хувьд бол дажгүй зурдаг ч гэсэн тийм одоо тэр уран зураг зурах хэмжээний гэж өөрийгөө яахгүй бодохгүй тий. Тэгээд бас залуу хүн чинь тэр шин сонин гоё техниктэй харилцсан. Тий. Гоё дэвшлийн талын ч бодсон тийм ээ. Тэгээ орсон. Тэгээд манай багш бол Туяа гэд Германд дэд сургууль төгсөж ирсэн. Фото зургийн. Тэгээ тухайн үед нэг улсын гэрэл зургийн газар гэдэг байсан. Тэрний редактор ажилладаг эмэгтэй байсан. Их сайн мэрэгжилтэй маш сайн.
Тэр багшийн одоо шейп болж төгссөн баг. Тэгэхээр чин нэг ясандаа манай Монголд чин хэдэн оноос мэрэгжлийн фото зурагчин гэдэг одоо мэрэгж. Тэгэхээр танаас өмнө тийм мэрэгчлээ хүмүүс гадаад төгсөжсэн байж таарах юм шүү, тий? Тэр чинь бол юу нэх нөгөө нэг Монцемэ зориулагдсан. Мэдээний мэдээллийн нөгөө нэг одоо радио телевизийн улсын хороо гэж байлаа. Тэр Монцемэ юм буга Монгол улсын гэрэл зургийн газар гэж байсан. Тэрний яадгүй гэхээр тэр энэ Монгол улсад болж байгаа бүх үйл явдлыг фото зургаар авч нөгөө юу яадаг. Архив хадгалж авчулдаг. Тэгээд дараа нь дагаж явж тэр айлчлалын зургийг авна, хурал цуглаан болон тэрний тайлан зургийг авдаг тэр газар. Тэр газарт л одоо тэр фото зурагчныг бэлдэж Германд дарцсан Герман сургасан байгаа байхгүй. Одоо энэ Эдмоны захирал Инкват бас тэд төгсөж ирсэн шүү дээ. Оо тийм үү. Тий, Эдмоны захирал Инкват ч бидний диплом хамгаалахад бидрийг удирдах гэсэн баг шүү. Оо тий. Тэгээд тэр фото зургаар тэгж юм уу танай ангийнхан төгсөөд тэгээд таа чинь ажил дээр гарах хэрэгтэй болно үстэй. Тэгсэн. За тэгээ хаана ажиллах вэ? За тэгээд гарсан чинь яг тэр мэрэгчлэр чинь ингээд тухайн улсын одоо захиалга хандж байгаа 8 хүүхэд төгсгөр чинь тийм үү. За телевизэд зарим нь очиж байгаа. За. Тий, телевизэд бас фото мото хэрэгтэй л байсан юм шиг байна. За тэгвэл улсын гэрэл зургийн газараа 3 4-н шингэжиж байгаа. Улсын гэрэл зургийн газар гэдэг чинь тий, одоо нөгөө миний түрүүч яриад байгаа. Тий, мэдээ зэдэн. За сонинд 2 3 нь орчиж байгаа. За. Тэгсэн би алтайчгүй илт үдлээ те. За одоо чи миний яанда гэж байна. Тэгэхээр тухайн үед чинь бол тэр дипломын хувийн эрхийн чиглэлгүй шууд улс төр томилогдсон газар руу хувийн эрхтэн явуулчихдаг гэсэн. Би oo тэрийг харахгүй шүү дээ. За чи тийш очион тийшээ яваад очих гэхэд миний материал очсон байна. Тэгсэн би соёлын аам дээр ороод одоо аргаа гараад хэллээ. Би одоо ажил төрөл ингээ хаваахцсангүй. Гэхдээ одоо чамаг ямар ахуй үйлчлэгийн зураг төгөлтэй биш те. Чи өөрөө ажиллаа олвол энэ юуг чи өгж болж байна. Тэ бид нар яг одоо юу зурчиж чинь одоо журам зурчиж чинь. Тэгэхдээ одоо аргагүй байдал чиний амьдралыг бодож байна. Чи ажиллаа олоод ирэх. Тэгсэн манай аав кино үйлдвэртийг холдон танилтаа л тэ. Өөрхий далигаш гавья дамжаагүй энтертэй найз. Байсан. Тэгсэн чинь би кино үйлдвэр чамаар оруулъя. Тэгээд дагуулж кино үйлдвэрт оруулаад. Тэгээд би анх ирж яваа цагт киноны махал гэдэг зураачийн туслахаар ажиллаж байлаа. Тэгэж кино руу орохгүй. За тэгэнгүүт нөгөө соёлын амд орчоод би ингээ кино үйлдвэрт ажилд орохоор болчихсон гингүүт соёлын ам миний хувийн хэрэг бүх юмыг өгсөн. Тэгээд ингээд би киноны зураач болчихгүй. Тэгээ фото зурагч яах та өөрөө нөгөө нэг хөндлөн яг киноны план шиг зохиомж авдаг. Тэргүүрээ ч юм уу тэгээ сүлдээ ингээд киноны зураачаар л тэгээ цаашаа явцсан. Тэгэхээр ялчгүй тухайн үед азар бас тэгээд орсон гэсэн үг юм шиг. Тэгээ тэрнээс чинь гадна дараа нь тэр манай мэрэгчлэр дахиж ерөөсөө хүн төгсөөгүй. Тэр анги тэр анги тэгэл одоо байхгүйсэн. Бидний төсөө гараад ирэхэд Зэдэнбол Пилат угааж байхгүй. Тий. Бүх юм өөр болцсон байсан. Тэгээд кино үйлдвэрт ороод хэдэн он хүртэл кино үйлдвэрт ажилласан? Кино үйлдвэрт бол ер нь 1 жил л гарan ажилласан. 2 кинон дээр ажиллаж байгаа л тэгээд цэрэг татагдаад. Тухайн үед чинь цэрэг гэж нэг сайхан шуурладаг юм байлаа шүү дээ. Заавал явахгүй бол болохгүй. Тий. Тэгээд татагдаад. Тэгэхээр чи одоо за сургуульд дүрслэг урлагт ороод фото зургийн ангид ороод тэгээд одоо тэгээд сонсогч нартай бас хэлэх гээд байгаа нь дуу хөгжим одоо миний нэвтрүүлгийн гол онцлог гэх юм уу те. За онцлог хинжээ 90% нэвтрүүлгээр юу хүмүүст өгье гэж бодож байгаа. Тэгэхээр урлагийн хүмүүст ер нь альва хүмүүс ямар ч хүмүүс дуу хөгжим гэдэг бол маш гоё юм. Өөрийг нь хөвлөж өгдөг амьдралын одоо нэг маш гоё дурсамжийг нь хөглөдөг ч юм эсвэл үнэхээр асуудалтай байсан хэцүү үед дуу хань болдог ч юм уу тийм. Яг нэглэхэд архинаас илүү хань болдог. Дуу хөгжим чинь. Тэгэхээр яг энэ үүднээсээ ягаад би тэгшээ ахыгаа болохоор Six Pistols гээд Английн одоо домог панк рок хамтлагийг сонсдог гэдгээр нь тэгшээ ахыгаа бас урьж авчрах болсон шалтгаан маань энэ. Тэгээд тэгэхээр чин та чи одоо Six Pistols-ыг хамгийн анх хэдэн онд яг яаж яваа сонссон? Тийм хачин хамтлагийг. Харин тийм. Тэр их сонин түүхэ. Тухайн үед яг манай тэр 80-аад онд чинь бол одоо хойно сурсан, Оросд сурсан оюутнууд тийм үү. Тэгээд тэр юу монд одоо цаашаа тэр социорнуудад Унгар, Чех, Мех, Боч мочд сурж исэн хүмүүс л одоо наашаа рок хөгжмийн юунуудыг анх попик ч гэсэн оруулж ирж байсан. Пянза бичлэг те. Тэгэл тэр Beatles тэр тэгээс үүдээ рокод орж ирсэн. Тэгэхэд бол Sex Pistols бол сурагч байгаагүй Монголд. Тэр улсуудын оруулж ирж байгаа юм дунд ч
байгаагүй. А би яаж олсон бэ гэхээр би бүр багада 7 дугаар ангиас ч 6 дугаар ангиас ихсүүлээд тийм Унгарын, Германы тийм нөгөө хөгжмийн сэтгүүлүүд цуглуулдаг байсан байхгүй. За. Одоо энэ мэддэг ус зөндөө байгаа да Вилаг гэж сэтгүүл байсан. Тэгээд юу лээ? Арчилсан Германы нэг Мелоди Ритмус гэдэг. За. Тэгээд өшөө Пусаг магазин гэдэг Унгарын сэтгүүл залуучдын сэтгүүл. За тэр бол манайд их цөөхөн тоотой хоёр. Захиалгаар ирдэг байсан юм. Ирдэг байсан. Тэгээд тэндээс одоо төвшүүдэн дээр очиж гуйж түүж янз бүр болж ижил юм аавна. Тэгээд 10 хэдхэн ширхэг гэрэн тэнд бас яг надтай адилхан хоббитой нөхдүүд ирсэн байж байгаа л тэндээс арай хийж ганц. Тэн дээр ингээ үзчихсэн чинь панкуудын зураг гарч ирж байгаа юм. Анхны панк урсгал те. Тэр чи хараад бид нар ангад юм байгаа хэвээр. Тэгээ би өөрөө яг тэ нөгөө зураг солирхдаг төсөлгийн хүүхдээсэн болохоор тим юмд их юутай. Хоббитой. Гоё явлаа. Хүлээж аав. Тэгээд бүр ингээд үз. Тэгжсэн чинь тэр сэтгүүлүүд дээр чинь funky rock тэ Sex Pistols гэдэг. Байж байгаа юм чи. Зураг нь. Нэртэй зураг. За зураг нь байж. За тэр зургийг чи аваа сайхан хан ман дээр хатаал ерөөсө бишрээд үсээд дуурайлгаж янзлах ухааны юм болно. Гончшүүдээ тэнд тийм юм хийлгэх ч юу тийм ээ тэр үед. Тэгтээ тэрийг ингээ хадгалсан. Тэгэл тэр чин 10 жил төгсөөд дүрслэх ортол тэр Sex Pistols би олж чадаагүй. Тэгтээ зураг бол байгаа л дуугийн ерөөсөө сонсох боломж байхгүй. Асуу сураглан л та их гадаа дотоод. Тэд нар болохоор нөгөө л юугаа ярина. Да Pink Floyd тэгэл бүр лагууд нь Led Zeppelin, Deep Purple Queen энэ гэл окей тэдний бүгдийг сонссон. Яг хөө тэдний чинь пянзнууд олдож байгаа юм. Манай нэг найзын яах нь одоо энэ төр мөнх байна шүү дээ. Найруулагч зохиолч. Төр мөнхийн дүү байхгүй юу? Төр мөнх ахвал их гой пянзнаа суглуулгатай. Тэнд бол ерөөсөө тэр хүнд рок, метал рокууд бүгд исэн. Төр ахт байдаг уу? Тэгээ төр мөнх ахч байхгүй. За. Тэгээ төр мөнх ахаас Sex Pistols гэж тийм тэд нар чинь бол амар байхгүй да. Уг нь бол мэднэ. Гэхдээ тэдний пянз гэж байдгүй юм аа. Тэр юу нэл хэцүү. Тэгээд айгүй хэрвээ энд ингэ сонсвол хэрэгт орно шүү дээ. Тэр чинь бол бүр Beatles-с бүр давсан асуудалтай болох нь шүү дээ. Beatles бас арай гайгүй масс юм. Тэдний чинь ер нь тэр рокуудыг бол гайгүй шүү дээ. Сургууль дээр сонсоод Queen-ийг явуулж яхад бол асуудал юм гарахгүй. Тухайн үедээ ерөөсөө тэр зөвлөлтөөр дамжиж орж ирж байсан те социалист орнуудыг тэр дарга нар тухайн үед оруулахдаа тэр массын тэр рок попуудыг бол зөвшөөрлөлтөөр оруулж исэн юм шиг байна. Учиргүй нэг хаагаад байгаа юм шиг өнгөн дээр харагдаж байгаа. Яг үнэндээ тэр мөрдөд цагдаад бас байхгүй шүү дээ. Queen сонслоо гэдээ дах юм төлөв тантай юм ярихгүй. Тий. Тэгэнгүүт чинь тэр Sex Pistols-ын тухай тийм яриа болж байгаа. Тэгэнгүүт улам юу хөдөлдөг юм байгаа ч тийм ээ. Азгай хөдлөн шүү дээ. Одоо сонирхол. За тэгээ тэрний зураг ер нь гарахгүй шинжтэй болсон. Тэгвэл яг бай нөгөө зурагнууд нь сүүлд 80-ад оны сүүлээр цаг дуулаараад ирсэн. Өшөө гой зураг морг олдчихин. 80 оны сүүлээрээ. Тэ одоо 85 6 он бидний дүрслэх төгсгийн алдад бол тэ. Тэгээд дуурайж нөгөө өсмөсөө янзалж эхэлт юм байгаа ч тэ нөгөө залаа өстэй болох гал аралтал. За тэгээ хоёр багш нар чи хайж барайл хөдөлтөө. Хайжлаач шүү тэ. Өмдөө урж өмсөөл. Тэгээ уранхаа уцтаа. Тэгэл одоо янз бүрээр дуурайна л та. За тэгтээ ч бас олж сонсч чадаагүй. Зургийг хараад шүтэл funky rock гэж Sex Pistols гэж байх хэвээр. Тэр хэвээр нэрээ солиотой. Тэгээд 80-ад оны сүүлээр цэрэгт явахын өмнөхөн ганц дууг нь олж сонссон мэт. Тэгээд тэрний яд гүхээр Унгарт байсан нэг ах хуу ирээд. Кассетэн дээр бүү айгүй ол орокод тий Британи, Англи. За тэнд чинь бол бидний мэдгүй битүү зөндөө хамтгад байгаа. Одоо бид нар чинь энд ерөөсөө тэр дэлхийн нийтэд харсан хэдийн л мэдж байгаа шүү дээ. Ер нь одоо ч тийм байгаа шүү дээ. Тэнгүү тэр Британи рокод эзэсчлээ. Энэ нөгөө Sex Pistols чи яриад идэг бол. Тийм ээ тэр надад сонсгох юм да. За. Эхлээд амар цочирдлоо сонсоод. Гинэж одоо яах юм бэ тий. Бид нар чинь нөгөө нэг одоо классик рокийг одоо сонсч ирсэн байж тээ тий хүнд рок чинь тэгэнгүүт чинь ойлгож чадахгүй шүү дээ. Тэгтэл дуртай юм чинь. Тэгэл тэрийг л сонсоод байдагсан. Одоо энэ Pretty Vacant гэдэг дуу нэг. За хамгийн анх сонсон. Ганц. Тэрнээс өөрөө олдоогүй. За. Тэгтэл тэр дуугаа сонсоод тэрийг өөртөө кассетын яаж хийж байгаа салгаж өөртөө бичиж аваад. Тэгэл бас. Тэгээд энэ хүн амтан сонсвол энэ амар гүрв шүү дээ.
Юм амар юм бол наадах чинь яагаад нэр алдардахгүй юм бид нарт мэддэхгүй байгаа. Үгүй нэрээ. Тэг би ч бас гайх. Гэхдээ энэ чинь панк рок та нар ойлгохгүй гэл тийм ээ. Тэгээ хамгийн анх тэгэхээр за яг хамгийн анх сонсчоод яг дараад яг ямар мэдрэмж төрж исэн танд. Зөвхөн хамгийн анх эхлээд сонсоод за эхлээд ойлгоогүй юм байна. Тий. Ойлгооч чи хүлээж авч чадаагүй. Хүлээж авч чадахгүй. Би чинь нөгөө рок хөгжмүүдээр чинь төсөөлсөн байсан. Тий. Тэс ондоо юм байсан. Тэгвэл надад нэг юм ойлголт төрсөн. Яагаад тэдрээс ондоо байна тий? Ондоо байна гэдэг чинь бас ундаг штэ. Тий. Би чинь өөрөө бас багасаа л бусдтай адилхан байхыг хүсдэггүй байсан байхгүй. Тий. Яа тэгэл ямар сандаа сургууль мургуулт чинь багш нар чинь намайг эсэргүүн шүү дээ зовлонтой. Тэгээд тэндээс нэг л өөр юм байна гэдгийг мэдэрсэн байхгүй. Тэгээд тэр хөгжмийг ингэ сонсоод хаад тэгээд тэр чинь үгнүүдийг ингээд орчуулж яаж байгаа. Одоо дуртай юм чинь тий. Тэгсэн чинь тэнд бол ерөнхийдөө бухимдал илэрхийлсэн байгаа гэдэг байхгүй. Нийгмийн одоо нэг балай байна тий. Та нарын одоо нэг лаг баян байх чинь энд хэрэгтэй юм бэ тий. Тий. Тэгээд тиймэрхүү юм сонсонгууд надад бас аим сонь сонсгож байгаа шүү дээ. Тухайн үед тэр богдмол байсан үед чинь тий. Тий шүү дээ. Адилхан л яг тэд нар бол капиталист нийгмээ тий хөрөнгө капиталист хэсэгсэн бол таа ч юм бол социализм бас ингээд хавчигдж байгаа. Тэгээд тэр би бол тэр Британи одоо барууныхны чинь амар гоё чөлөөтэй сайхан амьдарч байгаа. Дутаг гачих юмгүй хүмүүс гэж төсөөлж штэ тэр зураг хөргөө харсан барсан бүх юмараа. Тэгсэн тэднэрт бас бухимдал байгаад байгаа байхгүй тий. Онцгүй байна. Тий эн чинь юу юм бэ? Энэ нийгмийг үзий яаж ийн дуулаад харна. Айгуу гайхаж байгаа штэ. Тэгээд цаашаа судалсан. Тэгээ яг 90-ад он гараад цаг сайхан болоод би өөрөө Герман явсан. Тий. Тэгээ хоёул яг энэ дээр одоо сонсож байгаа хүмүүстээ таны хамгийн анхны сонссон Pretty Vacant гэдэг дууг хүмүүстэй үүдээ сонсох юм. Сонсож байна. Тэгээд сонсогчтойгоо манай сонсогчдод сонсож байсан ч үгүй байж магадгүй тийм. Яг нэг анх удаа сонсож байгаа юм дээр ихэд яг төсөөлөгч юм жишээ нь Led Zeppelin ч юм уу Queen эдгээр заахад Beatles бол арай өөр pop талбай тийм нэг ангийн олны үртэл басаа. Led Zeppelin Queen эдгээр ч юм бол илүү нэг хөгжмөлөг хийгээд philosophy Pink Floyd эдгээр бол тийм нэлээд олон талаас нь бодох гэдгээр юма хийдэг тий. А тэгээд энэ дээр болохоор чин Six Pistols-ийн Pretty Vacant нь болохоор сонсоод дөнгөж эхлэнгүүд яг за эхлэл бол ерөнхийдөө бол нэг юм бөмбөрийн химнэл дээр тэнгуүтэй нэг ингээд үндсэн groove нь эхэлж явж байнгуудаа дуу нь орохоор шал өөр болоод орж ирж байна тий. А яг эхлэл хөгжим бол за нэг юм иймэрхүү хөгжим байна гэдэг ойлгомж яг нэг тухайн үеийн бас мэдрэгч англи тий рокки химнэл тий цоор юм. А тэнгуү дуулалт ороод ирэнгүүд ижгүй шал өөр болоод явчихж штеп. Энэ ч бол бараг нэг хагас өглөх маягтай. Харин тийм байна тий. А энэс цаашлаад тэр нэг айгүй өглөг стил 80-аад онд орж ирсэн байхгүй. А энэ Six Pistols тий. Sex Pistols өөрөө нөгөө нэг тэр нөгөө рокки нөгөө нэг олон нийтэд зориулсан тий
нэг хэлбэрлүү сүлдээ рок ч өөрөө 70-аад оны сүүлээр их орсон байхгүй. Масыг хамруулах. Тэгээ масыг хамруулах гал тэгээ бүгдээрээ ингээл яг сонсохоор яг тийм шүү. Ингээл бүгдийг сонсохоор яг бүгдээрээ өөр өөр боловч ерөнхий нэг юм байгаад идэг шүү дээ. Агуулгын юм нь бол ингээл нэг тийм евро орж эхэлж байгаа. Олонд таалагдах. Наадуулын чинь ганц онцлог нь болохоор бид хүнд таалагдах гэж нэг дуулаагүй. Бид зүгээр л өөрсдийнхөө тий үзэл бодлыг гаргаж ирж байгаа юм. Тий импрессионист зураач ч гэхгүй. Тийм альтернатив. Одоо энэ анхны альтернативийн эцэг шүү дээ. Энэний чинь дараанаас нөгөө Nirvana гараад ирж байгаа. Sex Pistols-ын дараа бол маш олон funky группууд гарч ирсэн. Гэхдээ Sex Pistols шиг юм байгаагүй л дээ. Тэгээд эднэр болохоор чинь тэр өөрсдөө тэгж хэлдэг байсан. Тэр нөгөө бусад рокуудаа. Тэгээ та нар бол тэ хүнд таалагдах гэж байна. Бид бол өөрсдийнхөө сэтгэл зүрх үзэл бодлоо гаргаж байна. Бид танаа энэ капитализмыг эсэргүүцэж байна. Тэ би танаа энэ капитализмын милитаризмыг эсэргүүцэж байна. Тэгээд энэ хатан хааман гэдэг нэг юм одоо дарангуйлагч маягийн тэ нэгэн удирдагч тэрий чинь бас хуцуул социализм юутай гэж байгаа шүү. Социалист үзэл санаатай. Яагаад гэвэл энэ хамтлагийн залуучууд одоо гишүүд нь бол өөрсдөө Лондоны нөгөө нэг ер нь ядуучуудын шахуу дүүргээс гаралтай хүүхдүүд байхгүй. Одоо манайхаар бол за гэр хороол нараа юу ерөнхийдөө тэр захын юу нэ тэ хорооллынх. Ерөнхийдөө бол тэднийг нөгөө Английн нөгөө шүмжлэгчд гоё ицсэн гэдэг юм л да фанкууд чинь хаягдсан үеийнхэн тэр гэж тэ. Тэ нөгөө ажилчдын хороолоос төрсөн хүмүүс байхгүй юу? Аав нь уурхай чинь ч юм уу юуны ажилч юмшин те. Тэгээд тэд нар бол ингээд дээшээ явж хөгжмийн сургуульд орох боломж байхгүй. Мөнгө байхгүй. Тэ. Тэгээд ингээд бүр доошоо унжихаар бас биш. Тэгээд тэр нэг тим нэг үе нэг баахан залуучууд төрсөн байдаг байхгүй. Дээд сургуульд орж яддаг. Ари хийж 10 жилээ нэг төгсцгөөд тийм. Тэгээ ажил хийх гэхээр тухайн үед нөгөө нэг 70-аад оны юугаарч нэг эдийн засгийн хямрал нэг социалны юмнасаа Британь чинь шууд кап руу орох гээд ажилгүйд л аягүй ихтэй бохимдол амир ихтэйсэн. Яг тэр үед гарч ирж байгаа байхгүй. Тэгээд бид нар чинь болохоор тэр та нар энэ капиталист та нар энэ язгууртан мазгууртан те энэ тансгал чинь гитэрч байна. Энэ бол энэний чинь эсэргүүцээ тэр уранхаа хувц өмсөж байгаа. Тэгээд ингээд ус мүсээ янз бүрээр будаж байгаа. Тэгээ үсээ будаад ингээд лактцсан байдаг. Тэгээд тэрийг угааж чадахгүй угаахгүй амар удаа явдаг гэсэн гэж байгаа байхгүй. Яа зөвхөн нөгөө лакт байхгүй болсон. Тэгээд тэрийг ингээд унаахгүй тул те. Тэгээд энэ хувцсны шинэ стилүүд айгүйх оруулж ирсэн байхгүй. Одоо хувцлалтанд хувцыг дандаа уурж өмсдөг тэгээ энэ дэнд нэг том том тэмдэг нөгөө яарлагтан дүүрэн хувцснууд байгаа шүү дээ. Тэгээл эхэлж байгаа. Тэгээд энэ Sex Pistols-ийн өөрийнх нь энэ хөгжмийн элементүүд нь 80-аад оны рок попт аль алинд тусгалаа олцсон байдаг байхгүй. Одоо ингээд бараг ихний нөгөө вступлен явж байгаа нэг тиймэрхүүд явахандаа гэж итл шал хажаар авч байгаа үстэй тэгээд эдгээр бол ингэж байгаа. Бид бол тэр нэг аялгау маялгау нийт хэрэг гэдгийг чинь бол үнтэй тий яахгүй байна. Голоо болгоогүй тийм. Бид бол ерөөсөө л тий үзэл санаа. Энэ юм шүү. Тэгээ бид энэ хөгжмийн химнэлтэй энэгээр уур бухимдлаа илэрхийлж байгаа. За тэгээд тэр тайзан дээр айгүйх зүү бүс юм гаргана л да. Хүн амт нар нойлон маань тэр хотгомтгаар бие урд цусмусаа гоожуулна. Тухайн үед бол зөвхөн үзэн ядчихсан шүү дээ. Эд бол ерөнхийдөө бол мусан анархистууд те бүдүүлгүүд. Панки гэдэг чинь бол ерөнхийдөө бол нөгөө хууль бусаар явагч маягийн юу гэдэг байгаа шүү дээ. Тэ одоо ер нь ёс бусаар явагч. Тэгээд тэд нар ч юм болохоор өмнөх нөгөө 60-аад оны сүүлээр гарч ирсэн баруунд Америкийн нэг хиппи биш үү? Хиппигийн дараа гарч ирж байгаа. Гэхдээ тэр панкууд бол хиппитэй дургу. Бас. Тий, ягаад гэвэл хиппи бол баян айлын хүүхдүүд байхгүй юу? Баян айлын хүүхдүүд баян юунаас зүгтааж одоо энтгэгч очиод ингээд өвс татаад ингээд суулсан. Панкууд бол тэгж байгаа. Та нар мууса баян айлын хүүхдүүд ээ. Бид нар та нар жинхэнэ одоо тий амьдрал хог гэж юу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Бид бол тэр дундаас гарч ирсэн тий. Та нарын тэр класс хөгжим, та нарын тэр рок чинь май шүү. Бидэнд хамаагүй шүү. Тий. Тэгтээ рок н ролл стилээр тоглодог байхгүй юу? Ер нь бол би бол боддоо хамгийн анхны эцэг нь тэр хүү гэж хамтдаг Англи. Тэгээд энэ Rolling Stones авдаг байхгүй юу? Тэ стил нь ойролцоо аваад. Тэгэхээр энэ үндсэндээ болохоор
нэг юу байгаад байгаа шүү дээ. Тухайн үедээ ингээд punk rock одоо Sex Pistols ингээ уран бүтээлээ гаргаад мэдээж Англид бол айгүй бол үзэн ядуулаад нэг хэсэг нь те ихэнх залуучууд л одоо юу гэдгийг сонирхдаг. Ер нь тэр панкийн урсгалынх нь л их яана. Сонирхоод. Тий. Тэгэхээр тэр үедээ бол ингээд хавчигдаж ингэж явангуудаа тухайн юу нь ингээд явсаар байгаад одоо яг л нөгөө нэг шин юм гарч ирж байгаа юу хүлээж авах гэдэг чинь аюу хэцүү тий. Яг л тэрнтэй адилхан замналыг туулж исэн чинь одоо болохоор энэ панк урсгал нь цаашаага бүр түм задраад идрээс одоо нөлөө аваад одоо бидний сайн хамгийн наазах Coldplay ч юм уу те өөрөөсөө юу гэдгийг Британи pop хамтлагууд ч идэх ч үртэл эндээсээ ингээд нэг ургаад шал өөр одоо уур амьсгалыг үрдүүл. Тэгээд хуцалтан дээр үртэл одоо нөгөө нэг шал өөр болоод хувирах юм чинь одоо тайзан дээр энгийн хувцастай одоо тоглох их үнцээ чи идэрд нэгээсэндээ бараг тавьчихж байгаа. Тий, ер нь өөрчлөлттэй тий. Одоо яг л нөгөө нэг 19-р зууны сүүлээр нөгөө нэг одоо сонгодог зургийг импрессионист зураачид халсан шүү дээ. Тийм яг тэрэн шиг л гэж би хувьдаа үздэг шүү. Гэхдээ би бол яг нэг хөгжим судлаач одоо рок попыг одоо ингээл амар судалдаг нэг хүмүүс байдаг шүү дээ. Нэр усаар нь тийм хүн биш шүү. Гэхдээ би яг өөрийнхөө тавьж байгаа тий дүгнэлтээр тэгж үздэг. Тэгэхээр угаасаа тийм л дээ таны хэлж байгаа. Өөрчлөлт л оруулсан. Ер нь бол нэг тийм урлаг судлаач гэдэг хүмүүс бол яг ийм урлаг энэ урсгал ингээд яваад ингэж ийна гэдэг дүгнэлт хийнэ үхээс ш яг зүгээр сонсогч нар бол үндсэндээ бол зүгээр тэрнээс авах мэдрэмж нэг хамгийн гол нь тэр. Хоёрдугаар тэр хүнд нөлөөлөд амьдралд нь тийм нэг баяр баясгал нь нэмэх ч юм уу аз жаргал нэмэх тий Ноёл Терминэлтэй гонсон үед нь хань болоод нөхөр болоод явчих. Тэгээ дээрэс нь амьдралд нэг юм эргэх юм циклт нь одоо нэг өөрчлөлтийг өгсөн дуу хөгжмүүд маш их байдаг шүү дээ. Жишээ нь таны та аль дөрөв ярьжсэн цэрэгт явсан гэдгээд би хоёлоо зогсоо гэсэн шүү дээ. Тэгэхээр яагаад цэрэгт явах болсон гэлээ. За тэр чи одоо энэ юу л да. Тухайн үед чинь тэр яг 87 он социализмын төгсгөл үе ялаа шүү дээ. Тэгээ би нэг кино үйлдвэрт ажиллаж байхдаа тэр энэ панки маяг их барина л да. Тэгээ Sex Pistols-ыг угаалаа сонсцсон тийм үү. Тухайн үед аяд оны сүүлээр чинь бас хувцас сунууд ажгүй олддог болсон юм. Урдах үе одоо. Тэгээд янз бүрийн хувцас өмсөн нөгөө морн те элдвийн канопиуд. За тэгэл тэмдэг мэндийг олоо зүүн. За тэгэнгүүт тэнд байгаа тэр Монголын кино үйлдвэрт чинь бас эвлийн үүрмөр гэл юм байна шүү дээ. За тэднэрт чинь дуртай хандахгүй шүү дээ тэрэнд чинь. Манай кино үйлдвэрийн одоо энэ сайхан юуны залуучууд донд одоо ингээд барууны юу суртал хоолоо маягийн юм явуулах гээд. За тэгээд нөгөө брейк данс гэж бүжиг гараад ирсэн. Дөнгөж. За тэгээд тэр брейк данс чинь. Тэгээд кино үйлдвэрийн нэг фестивальд залуучууд цуглуулсан нөгөө бүжиг мүжгээ хийгээл хөгжим сонсоод байж явах хар чинь. За манай үйлдвэрийн дарга хийгээ бусад дарга нар тухайн үеийн лесбийн те юмсуудад бол таата бус. Нүдэнд орсон өргөс шиг байгаа. За бүр тэгж ярьдаг байсан гэж байгаа. Энэ нөхрийг тэр цэрэгт явуулаад нэг юугийн сайхан дараад өгөөч. За. Өх юмсан. Тий. Хандын дарж өгье. Тий. Тэр яалтчгүй тэгжсэн чинь тэр нөгөө тухай чинь байгуулгаар нь сайхан зэргийн зардлан хүрээдээ шүү дээ. Байгуулгаар нь үү? Тий шүү дээ. Тий. Хаягаарч ярддаг байсан. Тэнгүүт бүгд бүртгэлтэй шүү дээ. Энэ нөхөр чинь нөгөө кино үйлдвэрт байгаа юм байна. Тийш нь явал. Тэгээ дүрслэгэд сурж байхдаа сүүлийн 3 жил цэргээс чөлөөлөгдсөн байгаа байхгүй юу? Ягаад гэвэл оюутан гэсэн учраас. За одоо наадах чинь чөлөөлөгдсөн байгаа. Одоо наадах их явуулдаг газар тийм ээ. За тэгэл манай даргадуудад цэргийн зарлал ирсэн манай одоо явна үсттэй. За яв илгэлээ. Тэгэл явсан. Тэгэхээр Sex Pistols-ийн танд өгсөн нөлөөс болоод цэрэгт явсан ба шүү дээ. Хэдэн жил явсан юм? Тэр үед нь? За тэр үед чинь 2 жил явсан, 2 жил. Тэгээд та анхны 2 жил. Одоо хоёул Facebook дээр найзуу те та цэрэг хүн болвол те улсын юу гэдгийг тэнд очоо 2 жилд очоод та тэнцээс шал өөр хүн болоод хилийн цэрэгт явсан гэж байгаа шүү. За тэгээд манай Багнуурын инженерийн ангид явсан. Тэгээд тэр Багнуурын инженерийн ангид хил дээр очиж тэр нэг хилийн зогоон застдаг тий тэр хилийн гүүр тавьдаг тийм ажил хийдэг. Тэгэнгүүт одоо айрам намайг анх удаа тэр хил дээр явж үзүүлж байгаа байхгүй. Тэгээд хилмэл дээр очиод тэгээд хилийн цэрэг чинь бол бас их сахилгот өндөртэй байх хэвээр. Ахтай айрам энэ тэрэ бодвол. Тий. Тэнд ерөөсөө янз бүрийн ялмаад эдэлж исэн ч юм уу элдв тийм хүмүүс авдггүй. Дандаа техникон мом төгссөн тий болж игэл мэрэгчлэр ихтэй тийм хүмүүсийг алт дээр учраас тий хилийн цэрэг учраас арай хариуцлагатай ханддаг байсан. За тэгээд тэнд чинь бол бөмбөгдүүлэн шүү дээ. Нөгөө юугаараа сайхан тий миний нэг фанки чинь шал эсрэг юм байж байгаа шүү дээ. А тэгтээ яг нөгөө
Монгол их орон тий эр хүнийхээ үргийг биелүүлсэн. Тий амжилттай биелүүлээд ахлах дөрвөц цолтой халагдаад ирсэн. Тий. Тэгээд ирэхэд бүх юм өөр болцсон байсан. 90 онд халагдаад ирж байгаа ш 89 оны сүүлээр. Тий 89 оны 10 сард л 90 онд нөгөө юу болол цагаан мөрөн жилийн нөгөө тий арчилсан өдөлгөө möдгөө чинь гараад тэгээд за жинхэнэ нөгөө секс вист болцоо Герман яваад тэр 93 4 онд Герман яваад олж авч байгаа юм да. Анхны нэг 7 6 дуугийн. CD-гээр тий CD байхгүй кассет байсан. Кассет. Тэгээд тэр Германд очиж зүгээр тэнд бүх юм байж байгаа байхгүй тий түүх мөхөн. Тэгээд тэр годомжаар нь жинхэнэ амьд фанкуудтайгаа уулзаад. Тий тэгээд өөр анхныхаа тэндээс сахин күртэг дэж аваад нэг зураг зурдаг байсан. Зураач хүн чинь нэг хол олчихно л да. Годомжин суугаа хүний хөрөг зурдаг байл. За. Тий тэгэнгүүт Аз зураачдаар зуруулах их туртай. Ягаад? Мэдгүй германчууд тэр Аз хүмүүс рүү ирд ирд юм лээ. Тэгээ тэнд ингээл яг одоо нөгөө Орос, Өрмийн, Болгар, Польш марш гэдэг нөгөө социорныхан сууж. Дандаа таньдаг хүмүүс байсан байлгүй. Тэгээ нөгөө тэгээд нэг Вьетнам, тэгээ нэг бие Монгол гэл. Тэгээ нэг 7 хоногт нэг хэд хоног суугаа зурсан. Овоо мөнгө болоод. Тэгээ тэргээрээ тэр нөгөө хүсдэг юм авд юм баваа зү. За юу авсан. За тэр одоо нийтдээ гоё шүү дээ. Тий. Гэхдээ яг тэр хөгжмийн юунаас орч тэр секс пистолсынхаа нэг кассетийг авлаа. За тэгээ тэрийг аваад барихад ямар байсан бэ? За чи өмнө нь бол зүгээр хуулбар кассеттэй л байсан шүү дээ. Хуулбар 2 3 хуулагцаа нэг амын дарцсан юм шиг л юм явж байгаа шүү дээ тэр. Тэгээд аваад тэр нэг тэнд байсан али хөгжмөөр тавиа сонссон чинь нүүрийн нугаацсан юм шиг. Тийс гачаа. Тэгэл дараагийн дуунуудын сонссон чинь үнэхээр гоё. Тэгэл ер нь жоохон судалж байгаа юм л да. Тэг хүн ер нь сонирхож байгаа юм сайн судлаа шүү дээ. Тэгээд судлангууд чинь ийм учиртай байна те Лондон энэ төр. Тэгжээтэл 86 онд хийгдсэн Алекс Кокс гэдэг Британийн найруулагч хийсэн Said in Nancy гэдэг кино байд. Тэр нөгөө Sex Pistols-ийн нөгөө бас гитар чинь CD-ийн тухай байсан. Тэр кино Ортоор гардаг юм да. 93 онд лөө 94 онд. Тэгэл тэр киног үзэж байгаа юм чаа. Уйлт юм бооц тэ. Кино ч өөрөө их сайн кино. Мундаг хийсэн кино. Кино гэдэг талаас тэр нөгөө тухайн гүйцэтгэл нь бол айгүй сайн. Тэгээд тэр чинь Гэри Олдман тоглосон байд. Йоо Гэри Олдман ч бол Арсен болж байгаа юм чи. Тэгэхээр одоо тэгвэл яг нэг юм асуудаг шээ. Та ч угаасаа киноны зураач. Кино сайн байна, сайн кино гэж штэ та. Сайн кино болсон байлээ гэдэг. Тэгэхээр сайн байна гэдэг үнэлэлт нь зүгээр та заавал нэг мэрэгжлийн гэдэг талаас нь биш те. Ер нь зүгээр хүмүүс ингээд яхад за яг хүний үзэж байгаа киног тэр хүний өөрийнх нь сонирхол шүү дээ. Тэр солон гэдэг киног үзсэн үү? Альсвал тэр арт хаусыг үзсэн үү? Ялгаа байхгүй. Тэр хүний сонирхол. Гэхдээ ер нь зүгээр тэр сайн байна гэдэг үзүүлэлтийг юунаас мэдэж болох вэ? Киноноос зүгээр л нэг энгийн үзэгч тийм. Одоо жишээ нь хар цагаан байхаар сайн байдаг ч юм уу тийм биш шүү дээ. Альсвал хүн ойлгохгүй кино их юм бол сайн гэсэн үг бол биш шүү дээ бас. Тийм. Тэгэхээр нэг ерөнхий зүгээр нэг юм цөөвгээр биш. Ерөнхийдөө зүгээр нэг юм яах нь. Би бол өөрөө бол киног нөгөө нэг урлаг гэж хардаг байхгүй юу? Тийм. Урлаг гэж хардаг учраас тэр нэг яг урлагийн нэг үндсэн үүрэг байдаг шүү дээ, тийм. Хүний сэтгэлийг хөдөлгөх чадваас за яг би бол ерөөсөө киног тэгжил тооцдог юм. Түүнээс хэн тоглосноор биш, тийм үү? Хин хийснээр биш. Тэр яг л тэр нэг тэр ямарваа нэг ямараа л хүний сэтгэлийг хөдөлгөх хэрэгтэй. Тэгэл тэр бол сайн кино. Түүнээс биш Спилберг хийчихээр сайн болчдөг тийм үү? Энийг Монголын хин ч юм уу галтан ч юм уу хин хийхээр муу болчдөг юм бас биш. Урлаг гэж харуул тэгж харагдана. Тэгэхээ одоо тэгээд коммерцки энтер гэл байна л да. Худалдааны тийм үү? Тэр бол тусдаа асуудал. Энд бол урлагийн тухай яригч байгаа учраас. Тэгэхээр тэр кино бол одоо тэр Алекс Коксын кино бол илүү урлаг талтай байхгүй юу? Тэгээд урлагийн үнийн тухай хийж байгаа. Ер нь тэгээд тэр барууны тэр том рок группүүд уран бүтээлчдийн тухай киног дандаа сайн найруулагчд авч хийдэг. Учир нь ер нь бол тэр чинь гаргахад их яривхтай байхгүй юу? Тэр уран бүтээлч хүний тэр дотоод сэтгэлийг гаргах. Тэгээд тэрийг тэр дотоод сэтгэлийг жирийн хүнд ойлгуулж одоо бүр одоо тэ сэтгэлийн хөдөлтөл гаргана гэдэг бол явдалтай асуудал. Тэнд бол нэлээд нарийн мэдрэмжтэй нэлээд авьяас бүхий найруулагч тэрийг хийн.
Тэ. Тэгээд тэр чин тийм кинонууд тэгээд маш их нөгөө нэг үзэгч сайтай. Тэ. Тэгээд бас тэр урлагийнх нь юу болоод айгүй нөгөө ам бүхтээ үлддэг байхгүй юу? Тэгээ дахиад тэр хамтлагчсан маш тэр хамтлагч ингээд байж байгаа. Тий. Тэгэл ерөөсө тэр ямар нэгэн уран бүтээл жишээ нь Ван Гогийн тухай кино хийсэн байхад бол тэр үе үед л заяа байж лээ. Тий. Одоо би хэрвээ тэгшээ гэдэг хүн азан тохиолдоод Зан Озрын тухай кино тий гоё хийчих юм бол би сургаггүйсэн ч гэсэн Зан Озр дахиад явж лээ. Зан Озр мөнх юм чи. Тийм ээ. Хүн төрөлхтөн оршин захад Зан Озр оршин сухтгаар миний кино оршин тогтнож байгаа байхгүй юу? Тийм учраас том найруулагчид тэр уран бүтээлчдийн ундаг алдартай тий уран бүтээлчдийн юуг авах хийх сонирхолтой байдаг. Тэг сайн болдог. Одоо Sex Pistols-ийн бүрэн яг хамтлагийн тухай кино хийх гээд. За. Ерөнхийдөө би зүгээр яхав цуу үг байж магадгүй л дээ. Будаацалтаад явцгааж ийн гээд. Тэгж байгаа байхгүй юу? А тэгтээ маань Sex Pistols-ыг бас дуртай нь барьж аваад хийхгүй. Маш төвөгтэй. Одоо ахлагч нь амин цэрүүн байгаас. Бага genre тийм гэдэг. Тэндээс зөвшөөрөл авч таа. Нөгөө зөвшөөрч юм ер нь бас мэдээж хэрэг. Тэд нар бол мэдээж хэрэг дуртай зөвшөөрнө шүү дээ. Одоо ганц л кино хийцэн баа. Тэр нь гэхдээ нэг зүгээр хов хүний тухай кино байхгүй юу? Тэгэхээр энэ бол одоо хийгдэх нь тодорхой. Яагаад гэвэл тийм уран бүтээлийн өөрчлөлт хийсэн ийм сонин урсгалыг ч юм уу өсгсөн юмнуудыг бол их сүүлд ойлгодог байхгүй. Тий. Дандаа. Тий. Тэгээ одоо бол энэ Sex Pistols дээр ч юм бол ойлгох биш. Дараа хойдчоос нь залгамжлагдаж нөлөөлсөн хамтлагуудаас нь ойлгогдох тий тэгэж штэ. Одоо энэний чинь нэг л одоо үр хойчин тэр альтернатив штэ. Тий дараа нь тэгэл тэр Nirvana гарч ирсэн. Тэгэл ингээд одоо манайд бол одоо тэр үсэрсэн юуных нь юу гэх юм бол одоо Nirvana гэл байж штэ. Яг л энийг юуных байхгүй юу? Тий. Ховсгалч чанартай гэдэг байгаа. Тий нэг эсрэг үтсэн. Ашин тэр Sex Pistols-ийн гоё ороо штэ. Бид мөнгийг тоохгүй гэж штэ. Тий. А тэгээд тэр нэг рок группүүдтэй уулзаад тэгдэг байсан маа. Энд тэнд хаяа тааралддаг л байж л дээ. Та нар муусанууд те бүхэнд таалагдчаад тэгээд хагартлаа баян явж жаргаж гин үү те. Наадгыгаа та нар сак юм гэж бодож байна уу? Гүү шүү. Тэ. Бидэнд бол мөнгө хэрэггүй гэдэг. А тэгсэн их сонь. Тэгсэн ярнэл альбом гарангууд асар их мөнгө орж ирдэг байсан. За тэгэхээр тэгшээх бит хоёрын яриа угаасаа дуусахгүй ойлгомжтой. Хоёлаа эндээс гараад үргэлжилж ярээ. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэг маань дууслаа. Маш гоё сонирхолтой хамтлаг болон маш гоё түүх ярилцлаа хоёлаа. За тэгээд дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа баяртай. Дэлхийн монголчуудын радио энэ жил 88.3 радиотой хамт байсан. Надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. За баяртай. За баярлалаа. Хөгжим бол бод тойрхарах оюун ухаан зүрх сэтгэлийн мэдрэмж хоорондын зуучлагч юм. Хөгжим бол баригдахгүй, харагдахгүй мөртлөө сонсогддог хүний сэтгэлийн илэрхийлэл юм. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3 Зум продакшн хамтран хөгжим нэвтрүүлгийг 7 өнөө бүрийн пүрэв гарагийн үдэш 21 цаг 15 минутаас хүргэж байна.